чинь сөргөөрөө буцаад болсонгүй гэх мэтчлэн ингээл ямар нэгэн байдлаар нэг арга зам хайгаад л хаана тийм ээ яавал дээр юм бэ? Би бол нэг юм дээр л бас боддгийг. Энийг нөгөө манайхан ч нэг хэрэгэлсэн зарсан гэд хоёуланг нь харчаад байгаа шүү дээ. Гол аюул нь. Уучлаарай энэ хэрэгэлсэн хүмүүсийн бол уучлаарай эмнэлэг рүү явуулах юмэр байгаа. Энэ хүн хэрэгэлсэн. Энийг л шийдээгүй цагт бол эдгээр даалж байна. Ээж аав нь гэртээ байлгаа. За миний хүү битгий гараараа нөгөөтгөөс үхэх гэдэг бол нөгөө нэг шартаа зөв шараа тайлгдаг шиг 5 цаас өгдөг шиг миний хөө нэг гараад хүн уцтай. Одоо уцаар захиалга авдаг залуучууд байгаа шүү дээ. Уцтаал өө нэг ганц сорох юм өгчөөчнгүүд нь уцаар аваад ирдэг. Тимийг л одоо бид нар уцаар юм чинь баригдахгүй шүү дээ. Тэрийг л бүр тэр залуучуудыг бүр ил гаргачмаар нийгэм рүү. Сая хэлсэн шүү дээ. Зөөвөрлөх, дамжуулах тэгээд хэрэглэх нь өөрийг энэ төр гэдэг болсон. Энэ чинь буруу л байгаа юм л. Тэгэхээр энэ хүмүүс чи яаж юм гэхээр хар тамхи хэрэглэснээр өөрийг гинт хэрэгтэн болцлоо гэж айдчихав. Айсан тохиолдолд бусдыгаа ижлэх ямар ч нөхцөл алга. Гэтэл нийгэм дээр дандаа хэрэглэсэн хүмүүс барьж харсан тухай мэдээлэл яваад байх тусам улам айгаад шүү дээ. Нэг хургийн дастаар хоёр дахь ийм дастдаг хууль гарч ирсэн. Уу ер нь сэтгэл зүйд. Тэгэхээр хэрэглэгчийг биш гол нь тэр хэрэглэгч гэдгийг чөлөөтэй гаргаснараа нөгөө цаана нөгөө тархаж байгаа хүмүүсээр эмчлэх боломжтой. Хамгийн гол нь юм байхгүй яг хэрэглэгч рүү хандах ш. Хэрэглэгч нь бол хүн амын бас тодорхой маш цөөхөн үе эзэлж байгаа ш. Тэгэхээр өсвөр үеийнхнийг үр хүүхдээ үр удмаа хамгаалахын тулд яг үхээр ерөөсөө багаас нь би түрүүнд хэлсэн те ийм зүйлийг би хэрэгжилж болохгүй гэдэг одоо хүмүүжил тогтох. Би гэж ер нь хэм ямар хүн тамхи татах ёстой үгүй тийм ээ арх уух ёстой үгүй тэрнтэй адилхан ийм элдвийн одоо мэдэхгүй мансууруулах гэдэг юм хүний сэтгэл нөлөөлд имийг би хэрэглэх ёсгүй гэдэг нэг ёсны хүмүүжлэг өөртөө шингээж авах ёстой. Тэр нь бол маш багаас эхлэх ёстой. Бидний төлөвлөлт. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд ч гэсэн үг нь ёс зүйн хичээлээр энэ хүмүүжлийн одоо гар угаах ариун цэвэр ордог шиг хорт сурчлгүй эрүүл аж төрөх ёсны ийм сургалт явагддаг байхгүй. Энэ сургалтыг овоо сайхан ингээд явуулаад жигдрээд эхэлж итэл биологийн багш нар нь явуулдаг гэсэн. Жигдрээд эхэлж байтал яасан гэхээр биеийн тамирын багш нар ер нь энийг заах хэрэгтэй юм байна гэд өөрчилсөн чинь багш нар нь би заах ёсгүй чи заах ёстой ч гэдэг юм. Ингээд хоорондоо ягаад хаягдцсан. Одоохондоо ийм завсар эрүүл аж төрөх ёсны ийм байдлаар бол яах ёстой. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх ажил бол нэг номерын одоо том эмчилгээ. Өөрөөр хэлбэл нэг ч хэрэглээгүй цоо эрүүл байгаа өсвөр үеийнхнийгаа үр удмаа хамгаалах хайрлах нь хамгийн чухал. Тэгэх юм бол одоо тэр Монголд гадаадаас орж ирж гинөө хүн дамжиж авч гинөө тэрийг шохоорхож авч гинөө хэдэн зуун сая төгрөгөөр худалдаж авч гинөө тэр хүнд сонирн биш хэрэглээ байхгүй учраас аяанда алах өдөр холбогдож байна. Байн таныг сонсож байна. Алло. Байн таныг сонсож байна. Би одоо ингэж хэлэх гээд юм л да. Энэ манай Монголын үр хүүхдэд залуучууд хүн аль маань одоо хам тамхи гээд арх гээд яан хандалт одоо автосол доор маш их аннасаа бүгд мэнээр хөтлөж тэгээд энэ сайт манай Монголын сайт дарганаар одоо энэ анхаарч хүн амаа хамгаалах маш сайн ажил хиймээр байна. Одоо нойрны хэрэглээтэй сайт дарганаар хүн цөөхөн 2 сая гаруй хүмүүсээ одоо хайлт хамгаалж байхгүй бол маш хүнд байдалд ороод ирсэн гэдэг санаалаа. За танд баярлалаа. Ерөөсөө одоо шиг энийг Баатарыг одоо нэг шишээд нэг удаа баригдвал худалдаасан бүх хүний ихний хургийн худалдаасан. Шууд хуулиар. Дахиад баригдвал хоёр дахь хургийн тасд. Ингээд ирвэл хоёр хуруугаа тасдуулна гэдэг чинь бол ихгүй шоронд тийгээд ял өгөөд үл энэ зогсохгүй. Тэгвш Азийн орнуудад одоо жишээлбэл виз хүсэх өргөдөлтөөр нь байж гэнэ гэж байна шүү дээ. За хэрвээ та манай оронд виз хүсэж байгаа бол манай улс руу нэвтрэх гэж байгаа бол хар тамхи болон мансууруулах төрлийн бодис авч орвол таныг шууд цаазлах болно гэд тэр анкетын дээр хүртэл сануулга бичсэн байт юм шүү дээ. Баатарыг сайд хэлсэн бол ийм өсөл ороод ирвэл батлах уу? Гэхдээ одоо эмчилж байгаа бол нэгд мансуурлал автцсан хүн бол хорог нөтгөл толгойг нь тасцсан ч гэсэн тэр чинь айгуу тийм мансуурлах үсийн хамааралд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нь шүү дээ. Манайхан ярих болгондоо л тэгдэж шүү дээ. Холгой авал гарын цасчмаар байлгаад яасан ч цавчих дуртай юм. Бүгдээрээ цавчих тухай яриад. Нөгөө өрн тэмцэл сурсан ертөнцийнхээ жишээг харах гэдэг би хэлээд шүү дээ. Наад хэрэглэгчтэйгээ жоохон чөлөөлөөд энэ худалдагч дамжуулагч энтрийг илрүүлэх боломжийг олгоод байгаа. Тэгсэн цагт нөгөө тэр нийгэм чинь өөрөө тэднийг хүлээн авах суурьгүй болж байна.
Хоёрдугаар тэр галланы интерт хийж байгаа нь тэр нөгөө жоохон зарим нэгэн төрлийн мансуурлалцыг ил болгож байгаа нь юу гэхээр нөгөө нийтийг хамаарсан аюулаас нөгөө зарим тодорхой гарцыг авцсаас хамгаалж ийн гэсэн үг. Яаж юм гэхээр одоо эдгээр чинь ингээ мансуураад эхлэхээр яадаг гэхээр нөгөө юм олох бол мөнгө хэрэгтэй болно. Хэрэгтэй болгоо эмэгтэйчүүд нь янхандж эхэлнэ. Эмэгтэйчүүд нь гэмт хэрэг хийж эхэлнэ. Одоо нийгмийн суртахууны директор явж орно шүү дээ, тэ. За нөгөө зөв тариураа аваад эхэлнэ, бохир заваа орчин тийм нөгөө дохон тараад эхэлнэ. Өөрөөр хэлбэл яаж юм гэхээр чи нөгөө зөвхөн хар тамхи татж байгаа хэдхэн хүний асуудал чи өөрийн нийгмийг хамарсан цэцгэлсэн асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үсгээр жоохон чөлөөлөөд тэр эсхийг ингэж шаналтандаа авч ингэж байжгаад тэгээд тэрийг голж байгаа хүмүүсийг барьж авч шийдэх. Ингэж л тодорхой хүрээнд томилох асуудал яриад байгаа. Би тэгээд дэлхийн нийтийн судалгааны яриад байна. Гадныхан бол манад ирж байгаа шүү дээ. Жуулч тэгээд энэ нэг юм дээр андарч ин хэрэглэгч хүнд хизээч хууль одоо эрхийн дээд ялуул биш. Юу яах вэ гэхээр тэрийг худалдаж авсан, борлуулсан, зархыг оролцсон ийм одоо өвшөө нэгээд ийм дөрвөн зүйл ангид дээрвэл маш өндөр ял өгдөг шүү дээ. Дээд хэмжээ тий. Тэгэхээр нөгөө яг хэрэглэгч хүнд одоо ял өгдөг гэж буруу ойлгоод байна. Хэрэглэгч хүнд бол хэрэглэгч хүн бол өөрөө явандаа хэрэгэлсээр хагаад энэ нөгөө сэтгүүлчийн хийдэг шиг биеийн болоо сэтгцийн хараат байдалд ороод нөгөө донтох гэдэг өвчин үүсээд донтох өвчин нь яг хөөрэ хүний амь нас эрүүл мэндэд маш аюултай үр нөлөө өгөх зогсохгүй нийгэмд маш их аюултай үр нөлөө өгдөг. Тэр хэл одоо өөрөө нэг бүлгэлжийн нууц чин чанартай их болчдөг. Хүн одоо өвчтэй гэдгээ ерөөсөө ойлгодгүй. Ер нь донтох өвчтэй хүн өөрөө танд өгөөсгч гэдэг байхгүй. Тэр утгаараа илүү их нууц нуугдмал явж идэг. Тэр утгаараа бусдыг одоо илүү их өөрийнхөө игнэнд хамт байлгах гэдэг юм байдалд ордог. За үзэгч холбогдож байна. Байна таныг сонсож байна. Байна уу? Тийм байна. Байна таныг сонсож байна. Би энэ та нарын ярьж байгаа юм их гоё зөв юм ярьж байгаа гэж ойлгож байна л да. Одоо Монгол оронд ч одоо ингэ энэ одоо тэгээ баг тасны үйлдвэрээсээ илүү спиртний үйлдвэр, архины үйлдвэртэй болчихлоо шүү дээ. Тэгээ одоо дээрээс нэмээд энэ хар тамхи гэдэг юм ингээд ороод ирсэн бол энэ бидний ирээдүй хойш үе. Хэцүү болно үстэй чи бүгдөө одоо аимшигын байдалд орно шүү дээ. Энэ зөвхөн монголчууд яаж юм нөх юм. Энийг ямар нэгэн аргаар тийм зогсоодог тийм механизм хэрэгтэй байх гэж боддог юм би хувийн хувьд. За танд баярлалаа. Тэгээд ерөөсөө юу юм? Энэ 10 жилийн боловсролын систем чи ийм хүний биеийг олж төрсөн амьд хүн шүү гэдэг хичээл харцаг болсон. Түүнээс биологи юм биш, анатом биш. Чи нөгөө хүний өөрийнхөө дотоод биеийг сэтгэхүйг хайрлуул чи их удаан дэлхийд оршин ертөнцтэй холбогдно гэсэн санааг л өгөхгүй бол энэ нөхдүүд чинь нэгэн салгуулсан нөхдүүд хичээлдээ яваад гар утас аав авж өгөөж авж өг гэж орлол оюутан болж багш нартай цэцэг авж өгсөргөөд оюутан бол төгсөө буцаад хэлцийн даргуулж ижил замдаа хар тамхич мөрөл тусч байгаа. Тэгээ оюу толгой 5 толгойд ажилд орвол $1000 авах гэж боддог хүмүүс болж олширцсан. Сая би оюу толгой 5 толгой гэснээс нь оюу толгой 5 толгойд ажиллаж байгаа залуучууд архилт баг байлаа шүү. Ягаад гэвэл тэнд ажил байна, хөдөлмөр байна. Хүн бас нэг ирээдүйд зорж штэ. Энд нэг ажиллаад хэдэн цаас болоод цалин өндөр юм чинь солонгос хэлээр энэс хөгжчих юмсаа уудаг хүн ч гэсэн хэлж штэ. Өгш нь гараал энэ евро сумраа очоод буугаад штэ нам авдаг штэ гэж байна. Тэрнээс тэнцэнэ бол уухгүй. Тэгээд энэ дээр бас нэг юм хэлэхэд энэ манайх дамжин өнгөрүүлэх гэдэг дээр бас жоохон чангалмаар. Манай цагдаа нар мэдлэгтэй болмоор. Ингээд хүний яг улаан цай ингээ бариад авсан байгаа байхгүй нэг нөхрийг. Тэгээ үдчихэнгүүт энэ юу яач ногоо өсвэ. Ийм балер юм татчих хооронд та нар зүгээр тамхи татдаг янжуур хүчтэй яваад гэж байгаа байхгүй. Тэрийг мэддэггүй. Тий. Тэгээ ерөөсөө мэддэггүй. Тэгээд тамхичдтай ингээд битүү ингээд утаа мотаанд ингээд сууж хат орж ирэнгүүт надад цонхоо онгоолгач юу муу утаа юм та. Тэгээ энэ гадны нөхдүүд орж иж байна. Ундаг дугуйтай нэг юм тавчтай нөхдүүд ингээд яваад байдаг шүү дээ. Манай нөгөө чинь үзэн хүмүүхөөс. Тэд нар чинь манай нэг хэдэн урам зургаж байгаа энэ газар очиж очиж нэг сар станаар үхтлээ татж байгаа л. Тэгээ буцаа явдаг. Одоо сүүлдээ нөгөө нэг хар тамхи нэг юу туур гэдэг шиг болох гэдэг шүү дээ. Ви нөгөө нэг секс туур гэдэг шиг юм. Ийм юмнууд одоо ингээд Монголд бол одоо яг бодитын болчиход байхад энэ төр цэцэг бас нэг одоо нэг хууль гаргаж харах цаг болж дээ гэсэн юм. За үзэгч холбогдлоо байна. Тэгэхээр бас гол нь ингээд төр засагт одоо тодорхой хэмжээний хууль бодлого гарах нь зүй. Тэрийг одоо сахиулагч хувь хүн, эргэн хүн бүхэн л одоо гол нь бас их чухал байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хууль байна. Тамхигүй